Өмнөх жилүүдэд хүн хүч ил давсны нөөцөөр шалтгаалаад хотын зах замууд халтаргаа гулгаа ихтэй байсан. Үүнийг засварлуулах үүднээс хот тогтчлтын газар болоод дүүргүүд тус бүр өөрсдийн гэсэн ил давсны нөөцийг бүрдүүлэн ажиллах болсон байна. Дүүргүүдийн хувьд тус бүр 30 тонн бодис, 100 тонн давс, 50 тонн ил нөөцлөх үүрэг хүлээсэн байна. Дүүргүүдийн ил давсны нөөцлөлт одоогийн байдлаар 90 гаруй хувьтай байна. Харин хот тогтчлтын газар 300 тонн бодис нөөцлөд байгаа бөгөөд нэмж 540 тонн бодис нөөцлөх тендер зарлажээ. Нийслэлээс бол дүүргүүдэд шууд одоо давс бодис бол энэ жилийн хувьд өгөхгүй. Тэгээ дүүргүүд өөрсдөө нөөцөөрөө энэ давс бодисудаа бэлдээд явж байгаа. Энийг бол дүүргүүд нь ч одоо нийслэл болон дүүргүүд нь аль аль нь холбогдох хүмүүс нь уулзаад тойрч сууж байгаа яриа тохироод тогтцсон зүйл. За яагаад өгөхгүй вэ гэхээр энэ жил нөгөө Улаанбаатар нийтлэг үйлчлэгийн Улаанбаатар нэгтгэл гэж байгуулагдаад энэ бол хуучин хот тогтчлтын газар, усны барилга байгууламж, зам зур арчилт гэсэн 3 байгууллагыг нэгтгүүлээд одоо цогц үйлчлэгээ үзүүлдэг ийм том одоо байгууллагыг бий болгосон. За тэгэхээр хуучин тэгэхээр одоо гол замуудаар ажиллаж байсан дүүргийнхний одоо шар хантаа машин техникүүд бол сулрахаар орон сууцны хороол болон гэр хорооллын доторх замууд дээрээ энэ суларсан дүүргүүдийн суларсан ажлын хүчин маань хурц ажиллах юм байна. Тэгэхээр бол энэ жилийн хувьд бол өмнөх жилүүдээс харьцуулахад арай илүү далайцтайгаар зам талбайн цэвэрлэгээ халтаргаа гулгаанд бол хурц ажиллана гэсэн ийм төлөв бол харагдаж байгаа. Хот тогтчлтын газар өөрсдийн нөөцийг бүрдүүлснээр хотын төсвийн 260 км авто замын халтаргааны асуудлыг хариуцсан ажиллахаар болжээ. Ингэснээр дүүргүүдийн тогтчлт үйлчилгээний газрын ажилчид хотын захын замуудаас тас мөсийг цаг алдалгүй арилгах нөхцөл боломж бүрдэх юм. Урд өмнө зам талбайн 360 үйлчлэгч замын цас мөсийг арилгахаар ажиллаж байсан бол энэ жил үйлчлүүлэгчдийн тоог 700-аас 800 болгон нэмэгдүүлжээ. Цас мөс арилгахад дан ганц хүн хүчнээс гадна техник тоног төхөөрөмж чухал үүрэгтэй. Энэ жилийн тухайд бодит цацагч 8 машин, 6 төхөөрөмж, 10 портын тусламжтайгаар хотын цас мөсийг арилгахаар болжээ.